Үй нөгөө зүрхний диско хөтлөнө гэдэг шиг нэг үй бүр ингээ хил захтнаа хэлэхгүй бол болохгүй нэг зүйлүүд их байна ингээ анзаараад хараад хаар. Энэ монголчуудын зан юм уу юу юм бэ? Нэх муха атаарх нэг сонио нэгнийгээ доош нь татсан. Гэхдээ тэгээд атаархтаа одоо нэг яг ийм хөгийн зан гаргадаг нь ихэнх нь анзаараа харах дандаа ирчүүд байна. Аливаа зарын доод комент сэтгэлийг харахаар ёо. За ямар ч зар байж болно, ямар ч үнэтэй байж болно. Тэнгэрийн үнэтэй байсан ч чамд бол ер нь ямар ч пад байхгүй шүү дээ. Үнэхээр тэнгэрийн үнэтэй бол хинч авахгүй тэрийг. За боломжийн үнэтэй бол тэгэл хин нэг нь авах л ах. Тэр чамд ямар ч хамаа байхгүй шүү. Тэгэхээр тэрний доор бичиж байгаа тэр сэтгэлийг харахаар эсвэл хин нэгэн олонний танил хүмүүс одоо юу гэдэг ямар нэгэн сурчлаа ямар нэг юм хийгэнгүүд энэ ингэдэг боллоо энэ инглээ тэглээ гэдэг доор нь бичиж байгаа хүмүүсийн сэтгэлийг харахаар арай л гутмаар юмаа. Яагаад ийм сонио атаарах уу? Ийм хөгийн зантай юм нэг одоо ямар гэх вэ? Дэлгэцний цаанаас утасны цаанаас л хүнийг муулж чаддаг. Тэгжээж одоо баг хоол идсэн юм шиг сэтгэл нь цадд юм уу яа тий. Гэхдээ тийм юм болвол биднийг ингэж өдөр болгон бензинд очирлуулад байгаа өдөр болгон төвжирэлтэй байгаа утаанд угаалтаад байгаа ийм шийдвэр ийм нийгэмд биднийг амьдруулад байгаа ийм шийдвэрийг гаргаад байгаа тэр буруу ус төрчдөг тэмцэлтэй тэмцэх хэмжээний тэгвэл банк утасныхаа цаанаас банк шаардлага тавиад тэднэр дээрээ сөрөг сэтгэлээ хичээ тэднийг шаардлага тавил та